Сайн байцгаана уу хүмүүст энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн хичээлийн сэдэв зэрэгцүүлэх холбоо, түүнийг илрүүлэх арга хэрэглүүр хичээлийн зорилго зэрэгцүүлэх холбоо хэлний нэгж тус бүрээр илэрхийлэх бүгдээрээ ойлгож авах нэ. За хичээлийнхэнд бүгдээрээ өгүүлбэр зүйн холбоо гэж юу вэ? Нийлмэл өгүүлбэрийн талаар сэргээн саны. Өгүүлбэр зүйн холбоо гэдэг нь өгүүлбэрийн хэсгүүдийн хоорондын уялдаа харилцаа холбоог хэлдэг. Өөрөөр хэлбэл үгс хэрхэн нийлж өгүүлбэр бүтээхэд туслахын тулд үргэлжүүлдэг зүйл юм. За нийлмэл үг бүтгэхдээ нэг үг нь нөгөөтэйгөө харилцан тэгш хэрэгтэй зэрэгцэн хоршиж нийлэх, нэг нь нөгөөтэйгөө үндсээр буюу нэр хүлийн холбох нөхцлөөр захирхан холбогдож нийлэх хоёр үндсэн арга байдаг. За энэ хоёр аргыг бол зэрэгцэн нийлмэл үг, угсарсан нийлмэл хоёр үгээр нь нийлмэл үгийг ангилдаг байх нэ. За зэрэгцэн нийлмэл үг болон зэрэгцүүлэх холбооны үг бүгдээрээ онцлогийг авч үзье. Хоёр үг бие биеэ захирахгүй харилцан тэгш хэрэгтэй зэрэгцэн холбож бүтсэн нийлмэл үгийг зэрэгцэн нийлмэл үг гэдэг. За жишээ нь эцэг их, баг балчир, зовлон жаргал, сайн муу гэх мэт. Тэгэхээр тухайн хоёр үг бол нэг нь нөгөөгийнхөө утгыг хадгалж байдаг адил тэгш хэрэгтэй гэж үзэж болно. За утга үүрэг хэлцүүн хэлбэрээр ижил нэг төрлийн үгсийг нэгийг нөгөөд нь эрхшээн захируулахгүйгээр өөр хооронд нь зэрэгцсэн игнээ үүсгэн бие даасан холбоо харилцаанд оруулахыг зэрэгцүүлэх холбоо гэдэг. За зэрэгцүүлэх холбоог дотор нь нөхцөлийн арга, холбоосын арга, хэл саялгын арга гэж 3 хуваадаг байх нэ. За зэрэгцүүлээ холбох арга нь нөхцөлийн арга, холбоосын арга, аялгын арга гэж сая хэлсэн тийм ээ. За тэгвэл нөхцөлийн арга хамын энэ холбоосоор зэрэгцэн холбохын Ж, урьдчилахын Аад, дутагдахын эвч, үргэлжлэхийн саар байдаг бол холбоосын арга нь ба бөгөөд агаад хийгээд харин эсвэл бол байтугай гэх мэт холбоос үгүүд байдаг бол аялга нь бол ярианд зогсолт, за бичигт бол таслалаар бол тэмдэглэдэг байх нэ. За холбоо үгийг дотор нь зэрэгцээ үг буюу хоршоо үг, зэрэгцэн нийлмэл үг, зэрэгцэн холбоо хэлц бус чөлөөт холбоог өгүүлбэрийн зэрэгцэн гишүүн гэх мэтээр ангилдаг. За эдгээр ангиллуудын үүрэг бүтэх арга жишээ тайлбарыг багш нь авч үзье. За зэрэгцэн үг буюу зэрэгцэн нийлмэл үг нь зэрэгцэн холбоо харьцаатай хамгийн бага нэгж болох учраас өгүүлбэрт нэг гишүүний бол үүрэгтэй байдаг. За бүтэх аргаар нөхцөлийн арга, холбоосын арга, аялгын арга, хоршин ба давтан зэрэгцүүлэх аргууд бол байдаг. Жишээ нь зах зээл, уншиж судлах, инх тайван, орон нутаг, энд тэнд, мал, ном, сом гэх мэтчлэн жишээнүүдийг авч үзсэн. За тайлбар нь бол утгын хувьд ойролцоо эсрэг утгаар хоршиж нэг хугдгууныг заадаг. За тэгвэл хүүхдүүд та бүхэн зэрэгцэн холбоо хэлц бус чөлөөт холбоог өгүүлбэрийн зэрэгцэн гишүүдийн талаар үүрэг бүтэх арга жишээ тайлбарыг өөрсдөө уншиж танилцаарай. За зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийн онцлогийг авч үзэхэд зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийн онцлог харьцангуй бие даасан өгүүлбэрт хэлхүүн цуваанд хойно хойноос цуварч байдаг. Иймээс хялбар салгаж бас нийлүүлж болдог байна. Жишээ нь үдийн нар шарж хонд хотлоо гэдэг энэ нийлмэл өгүүлбэр бол үдийн нар шарав хонд хотлоо гэсэн энгийн өгүүлбэрүүдийг бол Ж гэдэг холбоосоор холбож нийлмэл үг бол өгүүлбэр үүссэн байна. За зэрэгцэн нийлмэл өгүүлбэр нь харьцааны хувьд өгүүлбэрүүд нь бие биесээ нөхцөлдөн шалтгааллах тодорхой холбоо байхгүй өгүүлбэр зүйн сул холбоонд байдаг. Жишээ нь хааны алба халаатай, эзний алба ээлтэй гэх мэт. За дундын ерөнхийн нэг ижил гишүүнтэй байдаг. За тухайлбал түүний эхнэр диждийн нас 40 орчим, зан ааш, хурдан, үг хэл ширүүн, сэтгэл санаа сайнгүй гэх мэтчлэн ерөнхийн нэг ижил гишүүн бол байна. За зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийн бүрэлдэхүүнийг нь авч үзвэл хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэр дээр нэмэх нь хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэр. Жишээ нь дорж явж сүрэн ирэв гэхээр дорж гэдэг бол өгүүлбэртэн гишүүн, явж гэдэг бол өгүүлбэртэн гишүүн байна. За арын сүрэн ирэв гэдэг бас мөн адилхан хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэр байна. За нэг бүрэлдэхүүнт өгүүлбэр дээр нэг бүрэлдэхүүнт өгүүлбэр байна. Жишээ нь байдал зохист намар цаг, сэтгэл зохист яруу газар гэх мэтчлэн энэ нэг бүрэлдэхүүнт өгүүлбэр байх нь тий. Хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэр дээр нэг бүрэлдэхүүнт өгүүлбэр байна. Үг хатууч явдалт тусдаа гэх жишээ байна. За нэг бүрэлдэхүүнт өгүүлбэр дээр хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэр байна. Танай өгөөр эрт зуншиж мал сүрэг тарган тавтаа байна гэх мэтчлэн. За зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийн арга хэрэглүүрийг бүгдээрээ мэдээ. Зэрэгцэн нийлмэл өгүүлбэрийг холбоосгүй зэрэгцэн нийлмэл үг, холбоос зэрэгцэн нийлмэл үг гэж хуваана. За хэлх аялгаар нь цэг тасал зогсос байвал энэ холбоосгүй нь. Жишээ нь баян болдын насан 40 гэдэг энэ зогсос тасалж байна. Толгой нь халдсан, сахал нь битүү, нүд нь улаан, зан төв боловч залин их болтой гэсэн
Өгүүлбэр нь утгын хувьд үйл явдал нэгэн цагт зэрэгцэж байгаа бөгөөд хоёр энгийн өгүүлбэрийг холбохдоо төгчөөд, халзан, битүү, улбар гэх мэт зэрэгцүүлээ холбох хэлэх аялгаар бол холбогдож байгаа зэрэгсэн нийлмэл өгүүлбэр бүтээждэг. За мөн холбоосгүй зэрэгсэн нийлмэл өгүүлбэрийн нэг арга нь одоо Ж, Ад, ин, саар гэх мэт одоо нөхцлөөр авч үздэг. Жишээ нь хөвсгөл далайн гүн хөхөнгөөр туналзан мяралзаж гэдэг энэ Ж байна тийм ээ. Сардаг улсын дээгүр тэнгэр хязгааргүй цэлийн байлаа гэдэг. Тэр зэрэгцүүлээ холбох нөхцлөөр зэрэгсэн нийлмэл өгүүлбэрийн холбоосгүй зэрэгсэн нийлмэл өгүүлбэр үүсдэг байна. За холбоос зэрэгсэн нийлмэл үг нь бол ба бөгөөд агаад хийгээд харин эсвэл бол гэсэн байтугай гэх мэт одоо үгсүүд байна. Тэгэхээр зэрэгсэн нийлмэл өгүүлбэрийн холбоос зэрэгсэн нийлмэл өгүүлбэрийн одоо жишээг болоод утгыг бол багш нь тавьсан байна. За анхаарал хандуулсан сурагчдаа баярлалаа.